Ороймд үзэгчтэй бид яг энэ удаа цаг үеийн нөхцөл байдал өрнөж байгаа үйл явдалтай холбогдуулаад студиэс дараагийн шин зочинтой ярилцахаар урьсан. За энэ хүн бол Монгол Улсын их хурлын гишүүн асан. За бидний мэдхээр бол одоо сэтгүүлч гэж би бас хэлэх дуртай. Манай салбарын дүр төрөлтжсэн хүмүүсийн нэг уянга ихч оролцсон. За танд орой мэндийг хүргэе. Сайхан сонсож байна уу? Сайхан сонсож байна. Харахад их тийм сонин өдрүүдийг бид нар ардаа хийж шít. Мардгүй ирээдүйн түүхэнд бас энэ ямар хуучтай үр дагавартай тэмдэглэгдэх юм. За хоёлоо шууд ерөөсөө тойрж явах гүнзэн сэдвтэ ороод явчих. Танаа намын энэ нэр дэвшүүлэлт яг юу болов? Яагаад энэ их олон залуучууд одоо ингэж хүсэлт мэдээллүүдээ өгөөд яваад тийм. Тэр нэр дэвшүүлэлтэн дээр одоо нийгмийн ч гэдэг юм уу нийт нэр дэвшигчдийн төдийг чинь нийгмийн бухимдал маш үүсчлээ л дээ. Шалтгааны нь юу гэж харж байгаа вэ? Одоо нэр дэвшүүлэлт гэдэг юм болоогүй шүү дээ. Би бол миний төсөөллөөр одоо ямар ч үсэн нэр дэвшгийг горилсон хүмүүс байгаа. Тэр хүмүүсээ оролцуулна, үндэсний бодлогын хорооны гишүүн болгоно. За тэгээд одоо горилогчид ингээд тойрогоор ярин хэлэлцэн хин ямар давуу талтай, хин ямар одоо сайн талууд байгаа юм. Яагаад энийг энээсээ илүү юм те? Хин одоо намдаа суудал авчрах магадлал илүү өндөр юм бэ гэдэг ийм хэлцүүлгүүд бодлоод санал шүүмжлүүд явж байгаа, санал хураагаад ингээд одоо нэр дэвшигчд тодорно гэсэн ийм одоо хүлээлт, горьдлого те ийм зарчим байгаа шүү дээ. Одоо тиймэрхүү юм болно гэсэн хүлээлт байсан. Үндэсний бодлогын хорооны гишүүнч болоогүй. Ерөөсөө нэг хэдэн гудамжинд ингээл ангаж сууж байгаа нэг 12 цаг өнгөрцөн. Ерөөсөө ийм л процесс болсон л доо. Тэгээ яг зүгээр арчилсан нам одоо хүмүүс аягүй ихийг хүсэж хүлээж те гордож те найдлага тавьж исэн хамгийн хүчтэй одоо сөрөгчин байна те магадгүй ирэх баригчж болох юм билүү гэж ингэж гордож тавьж исэн найдлагууд нэр дэвшилтээр л байхгүй боллоо л доо. Тэгээ яг зүгээр тэр нэр дэвшилтээр болж байгаа процесс тэр хилцүүлэг байхгүй ямар ч арчлалын зарчим байхгүй энэ өрнөж байгаа үйл явц бол зүгээр энд ямар ч арчил байхгүй харуулж байна. Би бол дотоод арчлал нь бүр ихтэй байгаа мó гэж бас харсан. Энд арчлалын процесс болоогүй. Хэрвээ арчил байсан бол саяных шиг миний тийм хилцүүлгүүд ингээ өрнөх ёстой шүү дээ, тийм. Жишээ горилогчд дүүрэн байгаа шүү дээ. 7 судалтай мандат дээр одоо 20 түнч гэдэг юм 10 эдэн хүн дор хаяж байгаа, тийм. Тэгэхээр одоо рейтингийн судалгаа явуулсан ч байдаг юм уу? Нам одоо ямар нэгэн байдлаар нэрсийг оруулж тухайн тойрог дээр судалгаа явуулах, тийм. За тэгээ үгүүдээ давуу сул талуудыг ингээ харгалзаж үзээд санал хураалгаад ингээ шийдэх ёстой байсан ба. Хэрвээ арчил гэдэг юм байсан бол гэтэл тийм процесс бол болоогүй. Тэгээ би нэр дэвшилт одоо тэр жагсаалтыг харж байгаад энэ бол арчилсан нам болоогүй байна, шинчлэгдээгүй байна, тэ энэ нөгөө хуучнаасаа салаагүй байна. Нөгөө л хуучны лидерүүд, нөгөө хуучин хүмүүс зууралдсан, зунгаарлцсан хэвээрээ байна. Энэ хүмүүс залуучуудаа одоо боломж тавьж өгөх цаг хугацаанд дахиад л болоогүй мүү гэж одоо бас харамсах, гутрах юм сэтгэл төрсөн. Одоо тэгээд энэ процесс чинь нэр дэвшүүлэлт биш юм бол яг юу болсон юм бэ? Гэхдээ одоо би тэрийг онч хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр хин нэгэн дарга, хин нэгэн эрх мэдэлтэн, хин нэгэн одоо хүмүүс л тэрийг зүгээр нэр зоогоол оруулж ирж штэ. Цаг хугацаа тулгаал энийг батлуулна гэд. Тэгээ одоо ингээ харахаар ерөөсөө том утгаараа энэ их нөлөө бүхий энэ улс төрчид чинь одоо ч нөлөө нь буурахгүй байгаа, нөлөөгөө улс төрөөс авч хайхыг хүсэхгүй байгаа тэр хүмүүс чинь ерөөсөө парламентыг ч гэсэн ингээ хуваад ирэх шийдэг юм биш үү? Ерөөс хин хідэн гишүүнтэй байх. Энэ 126 ингээ хуваачдаг юм биш үү ерөөсөө тий. Тэгээ энэ хэрэггүй. Энэ ерөөсөө өгөнд орохгүй. Энэ ямар ч хэрэг байхгүй. За энэний хүнээс тэдийг оруулна, тэрний хүнээс тэдийг оруулна гэдэг ийм нэг тэр парламентийн нөгөө бидний арчлалын гол илэрхийлэл олон нийтийн өмнөөс одоо хилцүүлэх шийдвэр гаргах ёстой тэр хүмүүсийн чинь тэрний үн миний үн гэдээ яг сайхан шугамдаж хуваагаа тэгэл явж ордог юм биш үү. Ерөөсөө тийм процесс л ил тод ингээ харагдчихж шүү дээ. Тэгээд одоо бид нар чинь 6 сарын 28-нд юу явуулах гэдэг юм бэ? Сонгуул явуулах юм уу? Энэ юу юм бэ? Тэгэхээр би танаас зүгээр хувь хүний хувьд нэг юм асууя. Зүгээр хувь одоо ихтгэл хүмүүстэр арчилсан намын дарга удирдлагуудын энэ сүүлийн хэдэн жил өрнөж байгаа нэг тамга тэмдэгний маргаан антер гэдэг чинь өчнөө олон байдлаар үр дагавар нь дандаа эцсийн үр дагавар нь нийгэмд ийм сөрөг үлдцтэй ийм үйл явдлууд өрнөжсэн. Үүний дараагаар гантмөр дарга намын дарга боллоо шүү дээ. Би бол гантмарын тухай, гантмар даргын тухай элдвийн сөрөг бодлого хүнэлтэй. Надад бол бас ч гэж их айдуу тайван дундчийг баримталсан юу нэг хүний талд одоо орж тал барьдаггүй бас тийм их айтаахан сэхэтэн санагддаг байсан.
бид хоёр ч хамт нэг парламентд суужилаа. Тэгээ би бол бас энэ их зөв хувилбар боллоо гэж ингэж бодож байсан. Их аятайхан зөв хувилбар боллоо. За одоо яг энэ дундын хувилбар дээр ардчилсан нам эмх цэгцэнтэй ороод сонгуульд амжилт үзүүлэх тийм боломж бол байна гэж харж ирсэн. Яхаа нөгөө хүмүүс шүүмжилдэг л дээ, хувийн харизматик чанар дутуу байна, лидер биш байна ч гэдэг юм уу те. А гэхдээ ардчилсан намын тэр одоо шуудаа тэгсэн үхрийн эвэр шиг энэ олон фракцийн дунд сонгуулийн өмнө эвлэрүүлэх ая зөөгийг олох те. Энэ тохиолдолд бол ган төмөр дараа хамгийн зөв сонголт байсан гэж би бол дотроо бодож ирсэн. Гэтэл харамсалтай нь биш байна гэж би ингэж харж байна л да. Би тэгээд энэгээр танаас тэрийг л асуух гэдэг юм л да. Одоо сэтгүүлч гэдэг энэ ажил мэргэжилтэй байж байгааг хөвчсөн нийгмийн тодорхой төвчний юм анализуудыг өөрийнхөө хэмжээнд бас хийн штэ. За ган төмөр гэдэг хүн ардчилсан намын дарга болоход одоо нийгмээрэл браво гэж хэлж боломжтой. Энэ одоо сонгуулийн нэр дэвшүүлэх үйл явц ч юм уу тэр чагсаалтын хувилбарууд ч юм уу тэр зураг хөрөг те зурж байгаа байдал нь ган төмөр даргаас юм уу ган төмөр даргаыг удирдах байгаа намын удирдах бүрэлдэхүүнээс одоо хэрэг шийдвэрийн төвчний нөлөөлөл байсан юм болоо. Би бол бүр ингээд твийн цаана хараад байгаа юм. Та энэ дээр ямар байр суурь? Одоо би бас яг л тэгж харлаа. Яг өөртөө ч адилхан. Намын дарга бол хэрвээ яг өөрөө мэдчихсэн бол мэдээж одоо хэн ч гэсэн ялах хүсэлтэй байгаа. Өөрт нь одоо цаана улсынхаа орны хувь заяаг шийдэж чадах, шийдвэр гаргах нөлөө бүхэн ерөнхий сайдын ерөөсөө нэг алхмын дараа байж штэ гэмээр дарагт чинь. Нэр дэвшүүлэхдээ одоо өөрөө бас боломжийн хэмжээнд хүмүүсээ цуглуулад за энэ хүн суудл авчирна гэсэн хүмүүстэйгээ бас яриа хэлцээр тохиролцоонуудыг хийж чадчихсан. Жишээлбэл одоо намын тим нам доторх тим антигонист айгу ширүүн зөрчлүүд бас айдуу болж ирсэн шүү дээ. Тэгээд ингээд аятайхан нэр дэвшилтүүд ерөнхийдөө яриа хэлцээний төвшөнд их аятайхан явж яснаа яг л одоо сүүлийн хэдхэн хоногт нь бужигнаал ингээл ийм сонирн байдалд хүрчлээ. Тэг бүр яг ган төмөр даргын төсөөлж исэн, бодож исэн, эсвэл хийх гэж зорж иснаар бол тэр юм болоогүй. Тэгэхээр би энийг бол яг өөрийнхөө хүслээр хийцэн гэж бодохгүй байна. Магадгүй энэ намд элбэг дорж гэдэг хүний магадгүй ч юу ах вэ? Нөлөөлөл хэвээрээ байна. Баяр цогт нэр дэвшиж штэ. Баяр цогтыг нэр дэвшүүлчихэд ямар нам ялна гэж бодох юм бэ те? Хурц нэр дэвшиж байна. Алуурчин нэр дэвшүүлчихэд ямар нам ялах юм бэ? Тэг ингээд элбэг доржийн нөлөө хараанд шууд байдаг ийм хүмүүсийн одоо жагсаалтын дээгүүр оруулах, гарцаагүй гишүүн болгох, гарцаагүй нөлөө бүхий өөрөө ингээд тэр төрийн эрх барих дээд байгууллагад нөлөө бүхий хүүхэлтэйгээ байлгаж явах ийм сонирхол тэр үнээс ч яваагүй шүү дээ. Гэтэл тэрний тоглоом яг энэ зүгээр шууд ил тэр нэр дэвшилтэн дээр ингээд шууд харагдчихээн л та. Одоо юу хүсээд иддэг гэсэн үг би бүр ерөөс ойлгохгүй. Өөрийнхөө хоёр удаа төрийн тэргүүн бол сонгогдсон улс төрийнх нь хүчин шүү дээ. Үүсгэн чи бид нэр ойлгох тэр төвшнөөс өөр юм шиг байна. Би одоо мэдэхгүй байна. Сонгогдсон бүх итгэл үнэмшил байж байгаа намаа хорлоо гэдэг тийм ерөнхийлөгч асантай юм бид нар. Би одоо ингэ бодлоо зарим хүмүүс өөрийгөө аварч хамгаалах гэж ингэж одоо гэмтэргээ хаацаалах ийм одоо хэрэглүүр болгож төрийн эрх барих дэд байгууллагуудыг ашигладаг юм байна шүү дээ. Одоо жишээлбэл те Сүв Атвалдад энэ хурлын гишүүн байх ямар хэрэг байдаг юм бэ тийм биз дээ. Сүв Атвалд ч одоо би л одоо 4 жил хамт суусан би нэг удаа үг хэлхийн сонсоогүй шүү дээ. Ямар хоолойтой ч үлээ би санахгүй байна одоо. Гэтэл тэр хүн яах гэж ордог юм. Нөгөө нэг офшорт хадгалсан мөнгө өнөө л гадаад байгаа их хөрөнгөө те тэр юмаа хадгалж хамгаалах гэж л ордог юм байна шүү дээ. Би маш олон хүмүүс бизнесээ хамгаалах гэж их хуралд нэр дэвшиж байгаа гэхийг сонсч байсан. Тийм хамгаалт байдаг юм шүү дээ. Гэмт хэрэг хийсэн хүмүүс улсын хурлын гишүүний халдшгүй бүрэн эрхээр дамжуулж өөрсдийгөө хамгаалах гэдэг ийм хаацаалаа улсын хурал болгож ашиглах гэж нэр дэвшилтээ хийж шүү дээ. Ингэж болох юм уу? Би бол энийг одоо бүр байж болшгүй аимшигтай зүйл гэж үзэж байна. Харин ч одоо бидний тэр коммунист гэж соллоод байдаг оюун эрдэнэ чинь энийг тас цохиж чадчих шүү дээ. Яагаад ган төмөр дарга энийг тас цохиж чадсангүй? Хангалттай идэж уусан, хангалттай одоо баяжсан, хөлжсөн хүмүүс те. Одоо ямар гэмт тэргээ хаацайлах гад одоо юунаас айгаад ин те ийшээ гар хүлээ оруулах гад идэх юм бэ те. Зөндөө олон хүмүүс болчлоо. Хэдхэн хүн болохгүй шүү дээ. Элбэг дорж болохгүй байх те. Сүв Атвалд болохгүй байх, Хүрэл Баатар болохгүй байх. Энд болохгүй байгаа хүмүүст чи ямар нэг юм байгаа юм шүү. Юу хийчихэд юугаа хаацаалж хамгаалах гад, юуг нь уух гад ингэж идэг. Монголын парламент сүр хүчингүй байхын хамгийн эцэг үр дагаврыг хэн үрэх вэ?
Гэхдээ яг хоо бид нар чи одоо нэг өнгөрсөн 30 жилд бас ингээд сүр хүчинтэй байна гэж бодоод исэн чинь хуйлдаж хувааж идсэн хухайлгсан л ийм л 30 жил байсан шүү дээ. Нөгөө дээрээ нам харгалцахгүй бүгдээрээ нийлж идэж уусан бие биенийхээ гэмт хэргийг хаацайлсан ийм л юм байсан. А бид наан нь ингээд нэг тийм сүр хүчин гэж бодоол ингээд хамгаалаад ард орны төлөө ингээд нэг олон юм яриад байсан чинь та на дээр өвшгөний ард бол хуваагаал идчихсэн ийм л хүмүүс байгаа шүү дээ. Одоо тэгэл тэр нэг цөөхөн хэдэн гэр бүлэл байна шүү дээ, тий. Өнөөдөр хөрөнгөчсөн Монголын баялагийг хуваагаад авцсан, газар дээрхийг ховчлаад авцсан, доорхыг лицензээр хуваагаад авцсан ийм хэдхэн хүмүүсийн тоглоом. А наан нэг жижигхэн мань мэтийн хүмүүсийн сүр хүчин, эрэг хүчин болж хоорондоо хэрэлддэг, зодтолдог нэг ийм л жүжигийг 30 жил одоо үзсэн шүү дээ. Тэгэхээр одоо бол энэ жүжигийг дуусгахад өөрөө шинэ үе өөр аягүй чухал юм байна. Би бол одоо шинэ үе гарч ирж байна гэж бодож байна. Энд бол нэг нам нэг чухал биш ээ. Яг үннийг хэлэхэд ер нь ч одоо нэг миний дутагдaltaй намдаа ойрхон биш, нэг тийм илгэмсүү, намд илгэмсүү биш байдаг нь өөрөө тийм нэг тийм намч хүн биш юм. Ерөөсөө би энэ сэтгүүлчнийхээ хуваар ч юм уу энэ тогтолцоог энэ системийн хувьд хараад ерөөсөө энэ явж байгаа чиг хандлага хэн зөв буруу гэдгийг намын нүдээр биш өөр нөгөө нийгмийн нүдээр хардаг учраас л одоо бас нэг намч байж чадахгүй зовлон бол надад байна. Тийм учраас бас нэг намын хүн байж чадахгүй ямар сандаа хүмүүс намайг аль намаас арчилсан намын хүн байсаар байтал аль намаас нэр дэвших гэж байгаа ингэж асуудаг байх энэ төр жишээтэй тий. Тэгэхээр ер нь бол тийм тоглоомын сүр хүчин бол хэрэггүй. Одоо бол нэг залуу үеэс би юу гэж харж ийн гэвэл нэг тийм бурууд сүр хүчин байгаасаа, зөвд эерэг хүчин байгаасаа хэн байх нь хамаагүй тийм нэг шин цаг үеийн дохио ирж байгаа юм шиг надад бас горьдлого төрж баярлж байна л да. Яг уу би бол ардын намын нэр дэвшилтийг хараад бас айгүй дажгүй санагдсан, маш дажгүй санагдсан. Тэгэхээр энэ бол үеийн ялгаа алдаа, үеийн ялгаа яалтчгүй оюун эрдэнэ энэ өөр хийж гэн, өөрөөр хийж чадчихээн, сүү Батуулдыг нясалж чадчихээн. Яг Хүрэл Баатарыг чадсангүй. Гэхдээ тойрогт нь очихоор сонгогчд нь няслаад өхөөлгүүдээ, сонгогчд нь хамжаараа туслаарай тий. Энэ буруу хүмүүс нь холдуулаад өгөөрэй гэж би бас хэлмээр байгаа юм. А зүгээр арчилсан намд болохоор зэрэг энэ хууччлын нөлөө одоо ерөөсөө эдгээр нөлөөгөө тавихгүй шүү дээ. Одоо Батүүлч одоо сосроор гараад хэвлэлийн уралж хийж явах шиг одоо эдгээр чинь хэдэн жилийн өмнө хэн билээдээ те элбэг дорж тэрийг өнөөдөр Америкаас удирдаал гинсэг намын дарга Солонгос дуудаал одоо за ямар заавар өгөх гэж байгаа юм бүү мэд те болохгүй шүү дээ ингэж. Тэгэхээр одоо энийг вэ шүү дээ ерөөсөө миний нэг бодол бол эний чинь яг улс төр бол нэг улаан хевс дэвсээд сарнан дэлбээ цацаад май залуучуудаа ингээд одоо та нар явцгаа гэдэг ийм салбар бол биш л дээ. Хүнд хатуу амаргүй салбар энийг байлдаж олдог. Ерөөсөө байнгын тэмцлэл байдаг ийм салбар шүү дээ. Тэгээ энэ тэмцлийг бол залуучууд өөрсдөө хийх хэрэгтэй. Энийг их ухаалгаар зөвөр бас хийх хэрэгтэй юм шиг байна л да. Тэгээ яг ийм тэмцэл, ийм зоримог тэмцэл хийх чадвар бас арчилсан минь залуучуудаа жоохон дутсан учраас өнөөдөр ардын намаас арай л өөртэй нөгөө шинчлэгдээгүй юм шиг харагдаад ээж магадгүй. Түүнээс биш сайхан залуучууд бол зөндөө байна. Тийм эр зориг, иргэний зориг, тэмцэл хийх чадвар, эрсдэл хийх чадвар бол арчилсан минь залуучуудад арай бага байна уу гэж ингэж би дүгнж байгаа юм. Намыг арчилсан намыг хэн муухай харагдуулж байгаа юм бэ? Хэн муухай харагдуулж байгаа юм гэвэл энэ хулгай хийсэн, дубан гэрээ хийсэн сайхан бэлэг. Сая доллараар мартдаг баяр цогт хүн алдаг, хүний гар хөрөл болж хүн алдаг алуурчин хурц ингэж идэж уусан ийм муухай бүхнийг удирдах байдаг элбэг дорж эдгээр муухай харуулж байгаа шүү дээ. Яагаад эднийг ойлгохгүй байгаа юм бэ? Яагаад ийм том дүгнэлтээ асуудлуудаа ширээн дээр цацаж тавьж байгаад энэ буруу байна, тэр нь зөв байна гэж байгаад тэр буруугийнхаа эсрэг тэмцэж чаддгүй юм бэ? Тэг эн чинь бүр ингэж эвлэрч явсараа байгаад одоо дахиад нэг үеийн дууслаа шүү дээ. Дахиад л нөгөө өөнөрчин байж шүү дээ. Тэгэхээр би ийм шинэ үе одоо зоригтойгоор арчилсан намд гарч ирэх тийм л одоо цаг үе хүлээгээд байна уу да. Магадгүй эсвэл энэ лидерүүд одоо 30 жилийн турш зарж идсээр байгаад 8-ны хэрэгсэл болгосоор байгаад юусээ нарчилсан намыг чи өхүүлсэн юм биш үү. Тэгээ одоо тэгэл нэг өгсөн цогцт нь гартаа угуулчаа тэгээ тоглоод байгаа юм биш үү. Тоглоомын хүүхэлдээ шиг тайзны араас харуулад ингээд байгаа юм биш үү гэж бодож байгаа. Тэгээ бас арчилсан намын залуучуудад нэг маш том алдаа байгаа нь арчил бол арчилсан нам гэж ойлгодог. Энэ явцсан ойлголтоосоо салах хэрэгтэй. Арчил бол нийгмийн хаасаагүй байх ёстой, бүх намд байх ёстой. Энэ арчлыг хамгаална гэж бодож байгаа бол тэр арчилсан намыг хамгаална гэсэн үг ерөөсөө биш.
Ерөөсөө биш. Арчил бол цорын ганц арчилсан нам юмаа гэдэг ийм догматик, ийм өгшөрсөн, хоцрогдсон бодлоо авч хаяад тэгээд нийгмийг илүү одоо өргөн хүрээнд нь харж арчлыг хаасайгүй бэхжүүлж те алдаа дутагдaltaй талыг нь зас сайжруулж ингэж явж улс төрийн өргөн хүрээнд нь харахгүй бол яг нэг зүгээр л ардын намын эсрэг намчингууд л харагдаад байна шүү дээ. Тэгээ ийм явцуу бодлосоо салж ижил бас шинэ үе гарч ирэх юм. Тийм яг нэг тийм агуулга байгаад байгаа юм л да. Ардчилсан нам аюулд орлоо. Энэ бол Монголын ардчлал аюулд орж байгаа хэрэг юм аа энэ төр гээл тий. Тэг би таны ярьсан агуулгатаа санал нийлж байна. Гэхдээ биш дээ. Ардчилсан намын залуучууд тэмцдэггүй биш шүү дээ. Тэр тэмцэл эсэргүүцэл байгаа бодит нөхцөл байдлыг гаргаж дийлгэж байгаа залуу болгоныг хөшгөлж зайлуулж байна. Тэгэхээр эн чинь яаж тэмцэх юм бэ? Дуурсан болгон хөшгөлүүлээд хахаар ингээ гар явж хий гэдэг нэг ийм нөхцөл байдалтай улс төрийн хүчинд зүгээр л нөгөө нэг хүч хаана вэ түүнийг аялдан дагсан л ийм мас болох юм шүү л гэж бодоод юм л. Тийм яг тийм болчиход байна. Би бол тэрний нэг шүү дээ. Бац андан гүшүүлсэн тий дуурсан ингээл юм ярьсан хүн болгоныг л зайлуулж штэ. Тэгээ ингээ эн чин за ингээд намдаа бай ингээ зарим нэг юм твчи ингээ яаж хийж гад нэрх барчи тэгж жаад өөрчлөе гэл ингээл боддог л байх л да. Энд ч бас улс төрчүний дотор байх л бодол тий. Бүхэн хаалганы өшгөлж гараад байхгүй зарим буруу юм ч гэсэн твчж жагаад тий. Яста тэсэж твчж жагаад яаж игээд нэрх барчи тий. Тэрний дараа бол юмыг өөрчилж болно гэсэн бодол бас байгаа л да. Хүмүүст байлгүй л яах вэ? Гэхдээ зүгээр миний л хувийн туршлагаар бол хизээж буруутай эвлэрч болохгүй тэмцэж сүрж зогсч л байвал энэ өөрөө ямар зүрх дагавар гарах нь одоо чухал биш юм. Тий, тэр нь чухал биш. Намаасаа хөгжиж болох нь биш. Болно шүү дээ. Тэр юу ч биш. Ер нь нам чи юу ч биш шүү дээ. Яагаад хүмүүс ийм намч болцсон юм бэ? Би гайхаад байна. Гэхдээ ийм л амьдралын философи бүр ингэ суулгацсан юм шүү. Харин тий. Гэхдээ намыг чинь зүгээр л ашиглах л ёстой шүү дээ. Энэ намын чинь энэ улс орны сайн сайхны төлөө, энэ ирээдүйн төлөө хэрэгтэй үедээ тэр намаа л ашигла. Тэр чинь хэрэглүү шүү дээ. Энэ намыг бүр зорилгоо болгочих юм. Энэ нам хэлэх хэвээр энэ нам нь төрөхөд минь байсан, үхэд минь байсан, өвөө эмээ минь хайр минь дурлал минь ерөөс энэ намаа зорилго болгоч бүх юмаа болгочих юм. Нам бүх юм байвал ерөөс ямар ч ирээдүй байхгүй. Би бол энэ том эрх ашигыг илүү том хүрээнд том хар тэгээд тэрэнд намаа ашиглах л ёстой. Намын хэрэгвээ ашиглах гэж байгаа бол тэр ашиглах гэж байгаа багж хэрэгслээ жоохон цэвэр ариун байлга тэрийгэ үүдэл татаж тордно. Одоо цаа ойлголоо. Одоо тэгээд би нэг төсөөлөл ингэж бодлоо л сая ингэ таны ярианд бид нар тэгээд 28 онд яах юм бэ гэж. Яг энэ нөхцөл байдлаа яг одоо өөр нэг уянга бэлгээ хоёр яриа сууж явах бол тэгээд одоо бид нар яах юм бэ юм? Тэр үед олгогдохгүй боломж гэдэг бол өөрчлөлтийн салхилах цонх хаагдж байгаа л гэсэн үе одоо тийм л агуулга санагддаг байхгүй. Гэхдээ яхаа тэгэл эний чинь өөрчлөхийн залуучууд л хийн штэ тий. Тэгэл тийг өөр хийх юм бэ. Энэ хуучин хүмүүс ч хуучинтайгаа ягштал зууралдана тэрнээсээ салж чадахгүй байна тий. Тэрийгэ бүр даашаа өөрийнхөө энэ системийг өөрийнхөө хамгаалалт болгоцсон ийм хүмүүс байна. Тийм учраас энэ системийг аварч үлдэхийн төлөө хүмүүс зөндөө байна. Тэгэхээр энд одоо хинд ч худалдагдаагүй эрх ашиг нь одоо сүлжилдээгүй ийм залуу үеэл одоо энэ өөрчлөлтийг хийн штэ. Тэднэрт одоо жишээлбэл хин зарим хүмүүс тэгж шít. Одоо ингээл залуучууд за зоригийн хин алсан малсаа одоо бид нарт хамаагүй штэ. Энэ хин идэж уусан яасан гэсэн одоо бид нарт хамаагүй. Бид нар шинэ үе баймаар байна гэж ингэж хэлж байгаа штэ зарим залуучууд. Нэг талаар бодохоор тийм. А нөгөө талаар бодохоор чи өмнөх үеийнхээ алдаа дутагдал алдаа оноог таньж чадахгүй бол тэр тэмцлийг яаж хийх юм бэ те? Нөгөөх л энэ арчлал Монголд арчлалыг авчирсан гэдэг нөгөө нэг идэч уугаачин бүр нөгөө шүүмжилж исэн өмнөх үеийнхнаасаа хэд дахин баян болцсон элбэг доржийг дахин шүтсэн хэвээрээ байгаа тэр хүмүүс ч одоо яаж өөрчлөлт шинжилгээ хийх юм бэ те? Ардчилсан намын нэр дэвшилтийн энэ 7 хүн тэгэхээр яг явуулж чадсан юм чадав. Энэ 7 ч нэр дэвшүүлэх комисс байлаа шнэ. Та болохоор энэ 7 бол зүгээр зургнууд юм аа гэдэг агуулга хэлээд байна шүү дээ. Жинхэнэ одоо тодруулсан хүмүүс нь хол байна, Америкт байна, одоо Солонгос зарим нь уудаж ийн гэдэг ингээд. Тийм. Гүй яхаа энэ бол зүгээр л хэлбэрэн шүү дээ. Хэлбэрэн тийм. За ямар ч байсан саяны нэр дэвшилт бол яг л одоо элбэгдорж гэдэг хүний парламентод гар хүлээ ахиухан шургуулах гэсэн тийм л оролдлого, тийм л хичээл зүтгэлийнх нь үр дагавар арчилсан намыг будаа олголоо. Тийм. Түүнээс бид биш. Саяны нэрээ татж байгаа залуучууд биш байхгүй юу да. Тэрнээс хойш өдөрт хит хитээр ингээд энэ нэр татах процессууд явж штэ. Яг айгүй өвтэйхэн залуучууд нөгөө таны хүсээд байгаа үе ингээд
том мэдгэлүүд хийгээл ингээд сошиал дээр тавиад татаад штэ. Тэгээ энийг харахаар танд ямар мэдрэмж төрж ийн юм? Тэр залуучууд мэдээж харахад бол сайхан залуучууд байна лээ. Сайхан залуучууд байсан. Дэвшээд гараад ирвэл бас мэдээж арчилсан намд илүү хэрэгтэй, магадгүй гоё харагдуулах тийм хүмүүс байх шиг байна лээ. Гэхдээ арчилсан малдаага залруулах байлгүй дээ. Энэ бол хүмүүс эхнээсээ ингээ аваад эхэлж илээ те. Тийм миний хувьд бол намтай тийм дотн биш учраас залруулга байхгүй. Тэгэхээр би бол өөрийнхөө арга замыг бодож Намтай дотн шигээл тэгтэл намдаа санаа зовоод байх юм те. Гүй яах вэ энэ нөгөө намдаа санаа зовхон ч юу яах вэ зүгээр нийгмийн энэ системээр нь олж харж чадах юм бол хүчтэй сүргч байх ёстой. Тэгээ тэрэн дунд нь одоо бид нар зөв шийдлийг олж харж чаддаг. Тэр маргаан дундаас сонгогчид өөрөө их юм ойлгодог шүү дээ. Ялангуяа энэ парламентын энэ сонгуулийн систем бол өөрөө аль болох олон намыг олон үзэл бодлыг гудамжинд байгаад байгаа нийгмийн сүлжээнд байгаад байгаа тэр үзэл бодлуудыг парламент руу оруулж ирье. Энд мэтгэлцээ явъя гэдэг ийм санаагаар хийсэн хууль гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгээ тэрэнд нь бол голлох чин дарах байр суурийг арчилсан нам бас эзлэх ёстой шүү дээ. Эзлэхээс өөр арга байхгүй. Тэгээ тэр утгаараа л ярьж байгаа. За, сүүлийн асуулт. Таны одоо зорилго тэгээд одоо юу болж байна? Одоо яах вэ та цаашид уян одоо цаашаа яаж вэ тий? Үгүй ямар ч байсан нас залуу байна. Би ч одоо 48 таа шүү дээ. Өнгөж тэгэхээр хэрвээ нэр дэвших боломж олдвол дэвшин. Олдохгүй бол дахиад 4 жил хүлээн. 52-той парламентд дэвшгэж ямар ч асуудал байхгүй. Яг олон газраас сайхан саналууд тавьж байна. Тэгээ энэ удаа бол намайг жоохон зогсхий гэж бас ухааруулах юм өгсөн байж магадгүй. Улс төрчийнхөө хувьд яг би мэдэрсэн л дээ. Сүүлийн тоногт нь бол мэдэрсэн. Өөр арга замаа бас хайж исэн. Энд чи бас мэдрэгддэг юм л да. Дэвшгүй нэ гэж тий. Тэгэхээр даргагүй шүү дээ. Би одоо заримдаа өөрийгөө одоо шоолоод байж байгаа юм те. Илбэг дорч нөлөө бүхий байгаа, баяр цогт байгаа, хурц байгаа. Ийм намаас нэр дэвшингээл итгэ явж исэн чи нэрөө яг чихэр туурдж байгаа хүүхд шиг жоохон охин шиг гэл бас өөрийгөө шоолж байлаа. Тэгээ улс төр бол тасралтгүй суралцах процесс юм. Ялангуяа хүнтэй харилцах, хүн таних гэдэг чинь бас их юм олгодог, их юм ойлгуулдаг ийм процесс л та. Ялангуяа одоо над чи юу гэдгийг аль нэгэн би чи их фракцгүй ерөнхийдөө их сул хүн шүү дээ. Ямар нэгэн хатуу фракцад харьяалагддаггүй ийм хүний хувьд ер нь бол тэгтээ багта болмоор байна, хамт олонтой болмоор байна, үзэл санаа нийлсэн тийм хүмүүс хүрээлэлтэй байх маш чухал. Тэнд нь орж байлдан үзэл санаагаа хамгаална гэдэг чинь амар том дайсантай болно. Аюулгүй хэцүү ажил. Энэ хэцүү ажлаас дандаа хаширч ирсэн тий. Тэгээ өнөөдөр харин энэ удаа харин зориглоод миний хоёр найз мөнх баясгалан утгаа хоёроор нь орж байгаад би маш их баяртай байгаа. Яг ингэж зориулж орох хэвээр. Өөрсдөө ингээл хүрээлэл ингээ гоё алга ташуулдаг ийм ард олонний хүрээлэлээ бий болгоцсон тэр комфорт зондоо бүгдээрээ ингээл жаргаал те магадгүй чи ч гэсэн дараагийн сонгуульд нэр дэвших хэрэгтэй болж магадгүй энэ юм сайнаар ч явах юм уу муугаар ч явах юм уу тэгвэл чи шүүмжилж байгаа бол чи үзэл бодол чинь тогтцсон бол энэ үнэхээр болохгүй юм байна өөрчлөх ёстой байна гэж бодож байгаа бол тэр дайсантай болохоос тэр чичлүүлэхээс олон хараалтанд байхаас айхгүй ишээ орох шаардлага гарна. За миний парламентод орох гэж байгаа хэрэгцээ бол энэ л юм шүү дээ. Тэмцлийн л нэг арга шат. Түүнээс би карьер хөөдөг улс төрч биш. Би дарга сайд болох гэдэг улс төрч биш. Намтраа баяжуулах гэж байгаа хүн биш. Би бол нийгмийг өөрчлөе л гэдэг ийм одоо карьерист биш одоо илүү хувьсгалч тал руугаа л тийм улс төрч шүү дээ. Тэгээ тийм боломжийг хайж л одоо арчилсан намаас нэр дэвших боломжийг хайсан харамсалтай нь олдсонгүй. За баярлалаа. За энэ олон одоо юу гэдэг эргэлзээ байсан асуултуудад хариулт өгөөд нийгмийн мэдрэмжийг бас нэг талд нь гаргасан байх гэж бодож байна. Хоёулын ярих хугацаа их богинохон. Энэ ярил бас одоо цаашаа явах ийм үргэлжлэх өрнөх сэдв. Энэ сэдв өөрөө төгсгөл байх бараг боломжгүй л дээ. Тэгээд урилга хүлээж авсанд баярлалаа. Танд ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. За ингээд Улаанбаатарын сонин үргэлжилж байна.